За сайн байцгаана уу? За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлахаар таны дотоодын сүнсний дуу хоолой. За ойрын сэдвэр ерөөсөө хийгээг өмнө ганцхан удаа хийжсэн. Тэгээ сүүлийн үед хийгээг учраас энэ сэдвийг өнөөдөр хүргэхээр одоо шийдэж сууж байна. За сонголтын 3 стикер тавилаа. Тийм. За тэгээд та мэдрэмжээрээ зөв сонголтоо хийгээрэй. Дотоодын сүнсний дуу хоолой. За сонголтоо хийсэн бахаа гэж надад бичлэгдээ оръё. За одоо тэгэхээр 1-р группийн уншлагыг эхлэх гэж байна. За хөзөр миний одоо яг би нэг анзаарсан юм юу гэхээр өмнө бас анзаараагүй байсан юм байна. Хөзрүүд мань гоё юу хийн тод харагддаггүй байсан жоохон зайнаас холоос ч юм шиг. Тийм болохоор яг өөрөө харж хянжаахын тулд одоо яг гоё талбайг нь тааруулж тавьчаад тэгээд камера нээж байгаа шүү тийм. Тэгэхгүй бол одоо яг нөгөө нээцний дараа өөрөө доор суучдаг болохоор зарим хөзөр мөзөр ингээд тасарсан интервью гэдгийг ч бас анзаарахгүй бичлэг хийжсэн тохиолдол зөндөө байгаа тийм. За тийм болохоор бичлэгийн чанарыг одоо та нартай картуудыг харуулахын тулд дэлгээд тавьчихж байгаад гоё зай талбайг нь уулж тавьчихж байгаа. За тэгээд эхлүүлж байгаа гэсэн үг шүү. За. Окей. За нэг олонний тайлбараар яг ер нь бол одоо бол картууд маш гоё харагдаж байна гэж бодож байна. За ингээд уншлагын үндсэн сэдвүүд орё. За таны дотоодын сүнсний дуу хоолой. За хүн болгон мэдээж одоо сүнснийхаа дуу хоолойг сонсож чаддаг бол их сайн одоо алдаа оног их сайн юм л та тийм. Тэгэхээр мэдээж хүн болгон сонсож чаддаггүй байгаад байгаа. Тэгтээ мэдрэмж зүүн совин гэдэг юм хүмүүс сонсож чаддаг чаддгүй хоёрын ялгаа байгаа болохоос биш. Одоо бүгдээрэнд нь дотроос нь хүн зөв замыг хэлэх гэж хичээж ийдгаа гэсэн үг шүү ер нь бол. За blessing. За таны 1-р группийнхэнд сонгосон эхний хөзөр сонгогдсон эхний хөзөр болохоор blessing гэсэн карт. Амьдралд чинь танд бэлэг ирж ийн гинэ. Blessing гэсэн gifts from the universe. Хорвоо ертөнцөөс танд те бэлгийг өгж байна. Түүнийг хүлээж аваад бусдад дамжуулаа гэсэн тийм утгатай. Та тэрийг хүлээж авах хэрэгтэй гэнэ. Эхний ээлжинд хүлээж авах хэрэгтэй тийм. Хүлээж авсны дараа бусдад дамжуулах бас үүрэг байгаа юм байна л да тийм. За дотоодын дуу хоолой хамгийн түрүүнд та бол одоо адислагдсан таныг бол танд бол бэлэг ирээд байна гэдгийг хэлэх гэж байна. Хорвоо ертөнцөөр таныг дэмжиж байгаа гинэ. Дэмжлэг үзүүлж байна. Айл зөв чиглэл рүү зөв явах чинь хамгийн зөв сонголтыг хийхэд чинь хамгийн сайхан байхад чинь дэмжлэгийг бол танд үзүүлж байгаа шүү гэж байна. Та айл хэдийн адислагдсан хүн. Та айл хэдийн одоо өөрөө чинь тийм угаасаа бид нэр хүний биед ороод ирэхэд л адислаад явуулдаг гэж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрийн хүртэлхийн амьдрсан замнал туршлах туулал энэ бүхэн нь болохоор тэндээс адислын хүчээр бид нэр яваад байдаг гэсэн үг. За тийм байна. Одоо манай монголчуудын хэлдгээр болохоор юу гэж хэлдэг? Харсан даасан тэнгэрсэг. Бид нарыг харж тааж чиглүүлж явж идгаа гэсэн үг шүү. Тэгэхээр таныг зүгээр л энэ хорвоо дэлхийн адислыг хүлээж аваа гэж тийм. Зүгээр л хүлээгээд аваа хэрэгтэй. За I am most powerful when my creativity is given a voice гэнэ. За чиний өөрөө чинь те дуу хоолой бүтээлч байдал чинь идэвхж чинь гинэ. Өөрөө чинь хүч чадал идэвхж байгаа цаг үе гинэ. Өөрийнхөө дотоодын дуу хоолойг хэрэг ингээд сонсвол илүү хүчрэхэг илүү хүчтэй болж юу болж ийн гэнэ. Бүтээлч байдалтай болж ийн гэнэ таны дуу хоолой. Тэгэж хэлхийг хүсэж байна. Тэгээ танд өөрт чинь ингээд blessing адислагдж байгаа ер нь юм нэг зөв чигрэгөө зөв байдалтай болсон болж байгаа нь ингээд танд анзаарч байгаа хэл тоо. Тэгэнгүүт тийм таныг дуурж эхлэх үед
амьдрал чинь өөрчлөгдөнө гинэ. Нэгэнтээ та бол хорвоо ертөнцөөс таныг ажилтгаа бол ажилчихсан. Харин та тэрийг хүлээж аваад нэгэнтээ дууга за би хүлээгээд авчлаа гэд ингээд хорвоо ертөнцөд дууга илгээх хэрэгтэй юм байна л да. Нэг авж байгаа авахгүй байгаа хоёрыг чинь нэгэнтээ одоо нэг харилцагч хоёр тал байна штэ тий. Та хин нэгэнтэй уцаар ярьж нөгөөд уцаар ярьж гинэ гэж төсөөлөхөр хорвоо ертөнцөд чамд өгөхөө өгчүүд байхад чи эргээгээд нэг юм би авж ийн шүү гэдгийг эсвэл байна уу гэхээр нөгөө талд нь байна гэхээр за намайг сонсож байгаа юм байна гэдэг шиг яг тийм байхгүй юу. Тэгэхээр та хорвоо ертөнцөөс сүнслэгч нь бол юм хүлээгээд авж байгаа гэдгээ бол мэдчихэж байгаа. Тэрийг хэрэгжүүлж хийх хүн нь болохоор нэгсэнд махан бие таны одоо нэг үйл хөдлөл одоо хийх ёстой байгаад байгаа шүү дээ. Тэр сүнс ажиллаж байгаа мэдчихэж байгаа. Та тэрэн дээр одоо нэгсэндээ байна би авлаа шүү гэдгийг нэгсэндээ илэрхийлчихвэл болох гэдэг юм байна л да. Тэгээ таныг ингээд дуу хоолойгоо за би сонсож байна гэдэг тэр үед л өөрчлөгдөж эхэлнэ гинэ таны амьдрал өөрчлөгдөж. Ганцаараа биш. Бас намайг адислаад байгаа харж тагаж байгаа тэнгэрс гэдэг юм уу одоо тий хорвоо ертөнцийн юмыг намайг дэмжиж байгаа юм байна гэдгийг нэгсэндээ за мэдчихвлаа намайг дэмжиж байгаад баярлж байна гэх маягийн ингээд талархалтай хамт юугаа илгээх нь байна л да хорвоо дуу хоолойгоо. За тэгээ таны амьдрал тэнд өөрчлөлт гарч эхэлнэ гэж. За make mistakes гэдэг чинь тий алдаа гарга гэсэн үг шүү дээ тий. Эрсдэл гарга, алдаа гарга. Энэ одоо жишээ нь айгүй том хурц одоо юу гэх юм цавчим ийм хадны үзүр дээр аз жаргалтай одоо ингээд бүжгэлж штэ. Сүнслэг яг юу хүсдэг вэ? Сүнслэг амьдралд туршлага, бүр ийм эрсдэлтэй байдалд орж үзхийг, алдаа гаргахыг, алдаа гаргахгүй бол одоо сүнс чинь туршлага хөрөмтлөхгүй байхгүй юу? Алдаа гаргахаас айгаад байх юм бол сүнслэг туршлага хөрөмтлөхгүй гэсэн үг. Алдаа гаргах тусмаа ойлгож ухаарч нөгөө жинхэнэ сүнсний нөгөө зорилго нь биелээд байгаа байхгүй юу? Сүнс алдаа гаргах гэж ярьдаггүй үгүй алдаа гаргах нь хамаагүй. Алдаан дээр суралцаад урагшлах гэж ярьдаг байхгүй юу? Тэр алдаа гаргахгүй болохоор чинь суралцах юм байхгүй гэсэн үг. Туршлага байхгүй гэсэн үг. Тэгэхээр таныг алдаа гаргах гинэ. Алдаа нь өөрөө танд өсөлтийг, дэвшлийг, эргээд туршлагыг, улам илүү дээш нисхийг өндөрт гаргахыг хэлээд. Нөгөө нэг алдаа гаргадаг хүмүүс л хүнийг шүүмжил суудаг гэдэг нэг ярьдаг шиг ойлгоод ухаараа туршлагатаж урагшлахт нь хэрэгтэй байгаад байна гинэ таны дотоодын сүнсэнд чинь. За тэгээд алдаа гаргахгүй гэдэг айдсыг даван туулах. Энэ айгүй чухал мессеж ирээд байгаа. Ер нь бол маш нарийн үзүүртэй юм хэрэгтэй. Энэ маш цогт энэ үзүүр дээр нь танд харагдаж байгаа. Үзүүр дээр нь бүр аз жаргалтайгаар бүжгэлж байгаа. Энэ доор нь бүр харанхуй ангал шиг юм байгаа байхгүй юу тийм. Бүр нүхэн харанхуй ангал шиг. Энд итгэсэн байна. Амьдралд итгэсэн байна. Өөртөө итгэсэн байна. Хамтрагчтай итгэсэн байна. Хорвоо ертөнцид итгэсэн байгаа байхгүй юу. Тийм болохоор энд ингэж бүжгэлж аз жаргалтай байж чадчих байгаа байхгүй юу. Тэгэхээр таныг университ итгээ, өөрийнхөө сүнсэнд итгээ гэдэг. Тэр нь тэг айдсаа даван туулахыг хэлээд байна. Тэгчхүйдээ ингэчхүйдээ гэд айгаад одоо нэгсэнтөө одоо юу гэдүүлээ зөв сайн сайхныг нь бодож мөрөөдөхгүй өөртөө боломжгүй мөө азгүй тохиолдол болгоныг урдчлаад бодоод төлөвлөөд төсөөлөөд тэрнээс айгаад үйлдэл хийхгүй байгаа. Хорвоо ертөнцид итгээд өөртөө итгээд хамтрагчтай итгээд өөр юундаа итгэдэг. Ер нь итгэл нөгөө бүхнийг хаанч хүргэдэг нэг юм байгаа шүү дээ тий. За тэгэхээр таны нэг айгуу чухал мессеж энэ дээр дотоодын сүнслэгийг чинь дуу хоолой одоо танд хамгийн чухал хэлэх гээд байгаа юм энд байгаа даа. Тийм болохоор танд яг тэр хэсэг дээр нэг жоохон төвлөрөөд жоохон арай удаан ярьчлаа шүү гэж хэлмээр байна. За ментакан. За энэ болохоор танд нэг тийм ганцаардсан мэдрэмжийг өгч байгаа.
энд байх ёсгүй хүн ч юм шиг, энэ ойр орчиндөө дасан зохицохгүй байгаа ч юм шиг. Ер нь нэг ганцаардл тийм ээ. За энэ нь болохоор нэг хаягдцсан ч юм шиг мэдрэмж, буруу газараа байгаад байгаа ч юм шиг мэдрэмж. Энд байх ёсгүй өөр газар байх ёстой ч юм шиг мэдрэмж. Та энийг нэг тийм одоо юу гэх юм сайн ялгаж ойлгож чадахгүй л сүнс чинь таныг ингэнэ. Би энд ганцаараа биш байгаа яа гэж. Чиний сүнс бол замаа мэднэ. Сүнс чинь бол би замаа мэдэж байна. Угаасаа ганцаараа байж иж, ганцаараа юм шиг мэдрэмж авч иж, тэр бүх айдсыг даван туулж иж, тэгжиж урагшлах ёстой болохоор замаа мэдээл байгаа гинэ. Ганцаардах мэдрэмж нь өөрөө хөгжөхтөн тус болж байгаа гинэ. Яг тэр талаас нь хэлж шүү дээ. Тэгэхээр чи энд юусоо ганцаараа биш гэдгийг хэлэх гээд байгаа. Чамд ганцаараа юм шиг мэдрэмж төрөд байгаа. Тэгэхдээ чи ганцаараа биш. Чамтай ижилхэн хүмүүс бас зөндөө байгаа гэж. За та энэ ганцаараа байснараа дараагийн мессеж рүү ороход юу хэлэх гээд байна? Karmic clearing гэж. Таны нөгөө үүлийн үр үдэж туулах ёстой юмны чинь одоо цэвэрлэгдэж байна гэж аахгүй. Яг одоо цэвэрлэгээ явагдаж байгаа цаг учраас та айцтайгаа нүр тулах хэрэгтэй байна. Та одоо ганцаараа гэсэн мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй байна. Нэг хэсэндээ өөртөө цагаа гаргах хэрэгтэй байна. Дотоодын дуу хоолойгоо сонсож өөрийнхөө амьдралын зорилгыг ойлгож одоо юу гэх юм хөгжөхт нь та энэ кармын цэвэрлэгээ явагдаад байгаа хгүй. Үлийн үрийн цэвэрлэгээ. Тэхийн тулд энэ цаг хугацаанууд чинь зайлшгүй хэрэгтэй. Энэ айц юмыг даван туулж иж энэ цэвэрлэгдэх гээд байна гэж. Тэгэхээр таны хувьд бол сүнслэгийн хувьд айгүй чухал цаг үедээ байгаа гинэ. Маш чухал цаг үедээ. Тэгэхээр чи чөлөөлөгдөж байна гэж. Өнгөрсөн цагийн урд насны одоо юунууд үлийн үрийн юмнууд цэвэрлэгдээд одоо явж байна. Дуусгах гэж байна, цэвэршиж байна гэж. Clearing activity гэд цэвэрлэгдээд байгаа л гэж хэлээд байгаа юм байна. Яг дуусгах гэж байна гэж яг ч нэг хэлээгүй л байна л да. Тэгтээ ер нь цэвэрлэгдээд байна, цэвэрлж байгаа шүү гэж хэлээд. Өөр чинд гарч байгаа одоо нэлээд юм хүнд энерги энэ төр гадагшилж байна гинэ. Clearing activity. Хэрэггүй хүнд нэгсэндээ амьдралыг таньж мэдэж ойлгож ухаарж урагшлахад өөрт чинь хэрэггүй, сүнсэнд чинь хэрэггүй байгаа одоо хүнд энергиудыг цэвэрлэгдэж байна. Би чөлөөлөгдөж байна гэж хэлэх гээд байгаа юм байна. За 11 гэдэг чинь айгуу тийм универсээс ирж байгаа мессеж байхгүй тий. Хорвоо ертөнцөөс ирж байгаа мессеж. Aztato angel number гэдэг байгаа ч тий. Тэгээ 11 гэдэг нь болохоор яг юу хэлдэг вэ гэхээр тий. Мастер дугаар гэх. Чиний сүнслэг эрчимтэй сэргэж байгаа байдлыг илэрхийлж байгаа тоо гэнэ. 11 гэдэг тоо нь өөрөө. Тамаг зөв зам дээр байна гэж хэлж байгаа юм байна. Universe хорвоо ертөнцид чамтай ярьж гин шүү. Чи яг одоо бол зөв зам дээр байгаа шүү гэж хэлэх гээд байна. За clearing activity гэдэг нь болохоор энерги нээгдэж гинэ. Шин шат эхэлж байна. Энерги нээгдэж байна. Чиний хүч идэвхжиж эхэлж байгааг илэрхийлж. Идэвхжиж байна. Сүнсний чинь хүч гэсэн үг шүү дээ. Сүнсний чинь хүч идэвхжиж эхэлэх гэж байна. За. Shield your energy. Энд нэг юм байна. Илүү их идэвхтэй хөгжөхт нь нэг юм саад болж ийн гинэ. Бусдын энерги нөлөөлөд байна гинэ. Таны өөрийн чинь сүнслэгт бусдын өөр хүний чиний сүнслэгт хамааралгүй өөр энерги нөлөөлөд байна.
За энэ нь одоо яг юу хэлэх гэж байгаа магадгүй энэ хүн болгоны өөр угаах. Тэгвэл чиний сүнслэгт хэрэггүй гадны нөлөө хүч хин нэгний өөр хүнээл нэг энерги нөлөөлөд байна гэсэн санаа. Тийм болохоор өөрийнхөө сүнслэгийг энергийн хамгаалалт хийх хэрэгтэй байна гэж хэлээд байгаа юм байна. Энэ айгүй чухал мессеж өгч. Таны сүнслэг хөгжиж, саны сүнслэг урагшлахын тулд гадны нэг юм нөлөөлөд байна гэж хэлэх гээд байна гэдэг чинь бас их чухал шүү. Сайн бодож ойлгох хэрэгтэй тийм. За гээд одоо нэг 8 карт бүх картын нийт мессежийг хэлэх юм бол яг юу вэ? Чи хүчээ сэргээж байна. Одоо бол яг хүч чинь сэргэж эхэлж байгаа цаг. Өнгөрсөн үеийн өрийн имийг цэвэрлэж байна. Яг цэвэрлж байгаа шатан дээр. За тэгээд цэвэрлэгээнээсээ одоо нэг хар дарк чиглэлийн одоо сөрөг эрчим энергиуд цэвэрлэгдэл чи хөнгөрөөд одоо урагшлахын тулд энэ нэг болохгүй нэг хин нэгний нөлөөлөд байгаа энергийг таслах хэрэгтэй байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Гэтэ чиний амьдрал өөрчлөлт орж эхэлсэн чи энэс нэг айгаад хүлээж авч чадахгүй энд нэг айдас байгаа даа шүү дээ. Алдаа гаргачих тэгчгүй ингэчгүй гэсэн айдас. Энэ айдасаас хүлээсэн ингээд нэг айдсын хүлээсийг ингээд авахын цагт таслахын цагт юус айх юм байхгүй гэж дотоодын сүнслэг дуу хоолой чинь танд хэлж байна. Чиний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Сайнаараа өөрчлөгдөж эхэлсэн. Тийм болохоор айх юм юусоо байхгүй гинэ. За ингээд нэгдүгээр группийнхний уншлага өндөрлж байна. За хэрвээ энэ бичлэг энергийн хувьд хэлсэн хүрсэн мессежийн хувьд танд таарсан, таалагдсан болвол миний энерги өөрчлөгдөж байна гэсэн батламж үгсийг комент хэсэгт үлдээгээрэй. За уншлах сонссонд баярлалаа. За амжилт хүсье баяртай. За 2 дугаар группийн уншлага эхэлж байна. За 2 дугаар группийнхан маань одоо нэг хөзрүүд минь гоё тод харагддаг болсныг анзаарч гин үү. За би нөгөө жоохон зайнаас холоос хийгээд хөзрүүдийн одоо юу сайн харагддаггүй байсан. Тийм болохоор нэлийн ойртуулаад гоё байршлыг нь гоё тохирлцсон гэж бодож байгаа шүү гэх таахгүй. За энэ бол миний л асуудал. Тэгвэл харагдж байгаа уншлага сонсож байгаа усуд хөзрүүд минь илүү тод харагдчихвэл бас гоё байгаа болов уу гэсэн тийм бодолд орж байгаа. За ингээ 2 дугаар группийнхнээ за таны дотоодын сүнслэгийн дуу хоолой. За тийм сүнсний дуу хоолой. За awakening, compassion. За тийм compassion. За oracle message картууд яг юу хэлэх гээд байна? Таны сүнслэг сэрж байна гинэ. Өөрийгөө илэрхийлэх гэж байна танд. Танд нэг тийм ямар нэг тийм сэрэлт нэг бус өмнөх цаг үеэс нэг л юм өөрчлөгдөж байгаа юм шиг одоо нэг тийм мэдрэмж мэдээж төрж байгаа. Яагаад гэвэл дотоодын сүнс чинь танд дуу хоолойгоо илэрхийлэх гэж байгаа учраас. За одоо хоёулаа чинь таны биед бие ороод тийм ээ. Юу нь яах гэж ирлээ дээ. Одоо нэг жоохон юмаа санаа да гэдэг шиг тэрийг илэрхийлэх цаг нь ирээд байгаа гинэ сүнсний ч үед. За ямарваа нэг юм өөрчлөгдөж байгаа юм шиг тийм. Хуучин байсан өөрөөсөө холдоод чи нэг өөрчлөгдөд өөр хүн болоод байгаа юм шиг. Дотор чинь тийм шин мэдрэмж төрж ийн үү тийм. Яг ийм цаг үед бол төрөх ёстой байхгүй юу? Тэгэхээр танд тэг санагдаж байгаа. Ер нь төрж байгаа. Тэгээ энэ ямар цаг үе вэ гэхээр сэрэлтийн цаг үе. Сүнсний сэрэлтийн цаг үе. Одоо цаг нь боллоо. Хэсэг унтлаа. Одоо сэрийда гэдэг шүү дээ. За compassion. Инэрл нэгүсэл гэсэн карт байхгүй юу? Тэгэхээр өөртөө хатуу ханддаг гинэ таныг. Өөртөө хатуу ханддаг. Бас бусдад ч тэр гин.
Зөвхөн өөртөө биш. Таны сүнслэгийн хэлэх гээд байгаа гол юм нь өөрийгөө болон бусдыг инэрх сэтгэлээр хандаач гэнэ. Халуун дулаан инэрлийн сэтгэлээр. Бас өөрийгөө болон бусдыг ойлгохыг хүсэж гэнэ. Хамгийн түрүүнд өөрийгөө ойлгох. Өөрийгөө инэрх. Өөрийгөө ойлгож инэрж байгаа хүн бусдыг инэрж бусдыг ойлгож чаддаг. Тэр өөртөө ч гэсэн их хатуу хандаад байна штэ гэж хэлэх гээд байгаа юм байна. Чи хангалттай хичээсэн. Одоо тийм зөөлрөө гэж хэлээд байгаа юм байна л да ер нь. Сүнслэг бол тэрийг л хэлээд байна. Өөрийгөө ойлгох, зөөлрөө, амьдрал ийм биш, жоохон инэрэлтэй бай юм аа гэдэг. За awakening гэдэг чинь угаасаа сэрэлтийг хэлж байгаа тийм. Чиний амьдрал тийм хуучин байсан өөрөөсөө өөрчлөгдөд байгаа юм шиг одоо танд мэдрэмж төрж байгаа бол таны амьдрал өөрчлөгдөж бүр эхэлсэн гэдэг нэг юм тийм шатандаа яваад байгаа байхгүй юу? Угаасаа та хуучин байсан өөрөөсөө өөр болсон болоод байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд одоо яг л нэг юм хөгжлийн цаг үе дээр явж ийн гэх юм уу? За би channel гэдэг тийм би channel. Та зүгээр нэг одоо тийм зориггүй сүнстэй хүн биш ээ. Танд бүр дээд ертөнц дотоодын сүнслэг хоёрыг юм холбогчийн үүрэг байгаа гинэ. Сувгаан тохируулж холбож өгдөг. Universe-с мессеж авч бусдад хүргэдэг ч юм уу. Ямар ч гэсэн нэг юм сувгаа тохируулж channeling хийх ёстой үүрэгтэй гинэ. Channeling гэдэг чинь тийм одоо таны сүнслэгийн үүрэг тийм байгаад байгаа гэн. Тэрийг нь танд ингээд нэгсэнтэй хэлж өгөхийг хүсэж байгаа юм байна. Чиний дуу хоолой бусдад хэрэгтэй байгаад байгаа. Нэгсэнтэй чиглүүлэх. Бүр ямар ч үеж болно. Сүнслэг чинь нэг тийм зоригтой л юм байна ямар ч гэсэн. Бусдад дуу хоолойг нь хүргэх зоригтой юм уу? Одоо юу их зоригтой юм уу гэдэг шиг. За энэ сонголтын энэ стикерийг энэ дээр тавьчих. Энэ айгуул YouTube нэр хааж магадгүй нэг иймэрхүү төрлийн зургийг хаачдаг шүү. За ингэж тавьчих. За тийм болохоор та үүрэгтэй зоригтой учраас таны сүнсний сэрэлт унтаад байж болохгүй учраас та өөрчлөгдөж эхэлсэн хүн гэсэн үг. За Family of the Light гэдэг энэ та ганцаараа биш гэн. Тань шиг үүрэг зоригтой хүмүүстэй та хамтрах ч ёстой ч юм уу? Эсвэл яг эднэртэй ижилхэн үүрэг зоригтой гинэ. Бусдад тусламж гуйсан, аврал хайсан, одоо өөр одоо шууд одоо юу бурхан шиг гээгүүч гэсэн нэг өөр янз янзын одоо тийм нөгөө ямар ч гэсэн бусдад хүргэх ёстой юмтай л хүн л гэсэн ялгах байна. Мэдээж хүн болгоных өөр болохоор зарим нь болохоор нэр бүр бодтоор Universe-с одоо өвөө удган байсан ч гэсэн одоо ер нь ингээ Universe-с мессеж аваад өвгдээсээс мессеж аваад бусдад хүргэж байгаа шүү дээ тийм бусдыг зөв чиглүүлэхэд. Тэгэхээр таны эн чинь бусдад хэрэгтэй байна гэдэгт бодоход бас нэлээд тийм чухал үүрэгтэй юм байлгүй дээ тийм. Мэдээж хүн болгоных өөр угаах тэр тал дээр бол. Тийм учраас за та яг тийх ёстой гэж бол би бол энэ дээр бол чиглүүлж хэлэхгүй гэсэн үг. За divine will гэнэ. Энэ ерөөсөө санамсаргүй болоод байгаа ч юм уу санамсаргүй юм гэж ерөөсөө байхгүй. Угаасаа тийм үүрэгтэй зоригтой гэрээтэй хэлцэлтэй ирсэн гэдгийг хэлэх гээд. Чамд зааж байгаа гинэ. Чи тэрийг дамжуулах ч юм уу нэг яах чи. Ер нь бол чамд бол мэдрэмжээр чинь бодлоо орчин юугаар чинь ингээд чамд бол зааж байгаа л гэж. Тэгээ энэ нь өөрөө санамсаргүй юм ерөөсөө биш гэж. Энийг сонин бодол төрөл одоо би нэг тийх ёстой юм шиг ингэх ёстой юм шиг санагдаад байна гэдэг чинь ерөөсөө санамсаргүй юм биш ээ. Гэдэг шүү. За, Master Healer Архангел Рафаэл гэдэг. За энэ үзэр яг энэ карт яг юуг илэрхийлэх гэдэг. Энэ дэр угаар юм хэлээд байгаа юм шүү. Та эмчлэгч энергитэй хүн гэнэ. Эмчилгээний. Бүр эмчилгээний энергитэй.
өвдсөн хавцсан улсуудыг эмчилдэг. За эмч, сувилагч, барайч, засалч, домч одоо юу гэдгийг. Таны сүнслэгийн өгөгд бусдад та хэрэгтэй байгаад байгаа гэдэг нь энийг хэлээд байгаа юм биш үү? Ихэнх хүмүүст бас таарах баг. Гэхдээ энэ группийг сонгосон хүн болгон таарна гэж бол мэдээж байхгүй. Гэхдээ та эмчилгээний эмчилэгч энергитэй хүн гэдэг карт ямар ч гэсэн тийм утгатай учиртай болоод энэ дээр гарч ирсэн болоо гэж. Энергийн эмчилгээ хийдэг хүн байж болно. Тэ? Сүнслэгийн эдгээр дангаалт хийхэд тусалдаг хүн байж болно. Бүр бие махбодыг нэмжилдэг хүн байж болно. Бүр олон төрөлтэй шүү дээ. Сайн сайхан дуулж одоо бусдад тэр чинь хурж бусдыг одоо тэр одоо сэтгэл зүйн хувьд одоо эдгэж ангаадаг байж болно. Ер нь бол альч төрлийн байсан эдгийгч ангаагч чиглэлийн энержитэй хүн гэж дотоодын сүнслэгч нь тиймэрхүү чадал одоо давмгай хүн юм шиг байна да. Чи өөрийгөө ч болон өөрийгөө мөн мэдээж ойлгомжтой бусдыг бас эмчилж чадна гэж хэлээд байгаа юм. За sacred templation гэх. Энд дээр танд төрөөд байгаа бодол, мэдрэмж хилээд байгаа энэ нэг дивиний вил буюу энэ нөгөө чамд нөгөө ямар ч санамсаргүйгээр ирсэн юм биш гэдэг байгаа. Энэ бүхнийг та жаахан нэг юухийн айцаасаа болоод эргэлзээ үүсгээд өөрийгөө үгүйсгээд байна гэсэн байна. Дотор сүнс чинь ийм байхад та энд эргэлзээд сүнслэгээ үгүйсгээд байна гэсэн үг. Яг цаг дээрээ айдас байгаад байна гэсэн үг. Би чадна гэж байх уу өнтер гэдэг. Эн чин сүнс чинь угаасаа чадаад ирсэн байхгүй. Тэгэхээр та тэр чадаад ирсэн юмд нэгсэндээ саад болоод байгаа байхгүй юу ингээд. Чадаад ирсэн зорилго нь тодорхой болцсон ирсэн. За би энэ юунд очиод өнө олон хүмүүсийг эмчилнэ гэдгээ ангаана. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн эсвэл биеийн хувьд ч гэсэн бүр ямар гэдгийнхаа хувьд байдیں۔ Тэгээд тогтоогоод ингээд ирдсэн эмийг нэгсэндээ үгүйсгээд айгаад эргэлзээд байгаа гэж. За ийм мессежүүд ирсэн юм байна танд тийм. За тэгэхээр эцэст нь базаад хэлэх юм бол тийм таны сүнслэг бол сэрж гинэ. Тэр дотоодын дуу хоолой чинь танд ингээд ер нь сонсч ойлгож байгаа юм шиг байна та. Тэгэхлээр анзаараад эхэлсэн гэсэн. Яагаад гэвэл энэ дүр айцтай эргэлзээтэй байна гэдэг чинь анзаарахаар барахгүй анзаарсан мэдгээр өрхөө мэдсэн учраас эргэлзээд айгаад байна гэсэн үг шүү дээ. Үнэн гэж юу? Би чадна гэж юу? Арай л барахгүй хаа ч гэдэг юм одоо ингээд ерөөсөн. Тэгээ таныг юм өөрийгөө эдгэж ангааж өөртөө итгэж харин ч бүр тэрийгээрээ бусдад туслах бусдад бүр нөлөөлөх үүрэгтэй гэж шүү. Таны сүнслэгт ийм үүрэг байгаа гэнэ. Тэгэхээр таны сүнс чамайг өөрийгөө илэрхийл. Дотор байгаа бүхнээ гадагшин гарга. Тэр чинь хүмүүст хэрэгтэй байна гэд дуудаад байна гэсэн үг. За ингээд уншлахын 2 дугаар групп танд хэлсэн мессежүүд танд таарсан, таалагдсан, үнэн юм шиг санагдсан бол та энергийн батламж үгсийг коммент хэсэгт үлдээгээрэй. За энэ үгэндээ юу хэлэх вэ гэхээр чиний сүнс чамайг өөрийгөө илэрхийл гэж дуудаад байгаа. Чи бусдад туслах үүрэгтэй. Тэгэхээр би өөрийгөө илэрхийлж бусдад туслаж чадна гэж бичээрэй за. Би өөрийгөө илэрхийлж бусдад туслаж чадна. За ингээд 2 дугаар группийн уншлах сонссон танд баярлалаа. Гэлалаа амжилт хүсье. За ингээд 3 дугаар группийн уншлага эхлэх чинь. За чиний дотоодын сүнсний дуу хоолой. Юу хэлж юу ярихыг хүсэж байна вэ гэд. За ингээд уншлагыг эхлүүлнэ тийм. За harmony, soulmate гэсэн soul family take the lead гэсэн чухал гоё мессеж картууд бол дэлгэгдсэн байна тий. За нэгдсэн нэг ийм
хэлэх байгаа үгийг товчхондоо базаад хэлвэл таны сүнс эмчлэгдэж дараагийн шат руу орж гинэ гэсэн байна. Одоо болохоор яах гэж юм гэхээр өөрөө өөрийнхөө амьдралыг удирдах гэж байна гинэ. За тийм цаг үе дээрээ ирсэн байна гэнэ. Эмчлэгдсэн гэж шүү бүр. Тийм, эмчлэгдээд байгаа юм байна. Emotional journey, living light energy, intuition by water. За тийм. За чамд болохоор нэлээд тийм гүн дотор ч нь болохоор тийм гүн мэдрэмжүүд. За хэлээгүй хэлж ярьж чаддгүй нэг юм өвдөлтүүд гэх юм уу тийм. Тэр нэм сэтгэл зүйн нэг зүрх нэг өвдсөн нэг тийм зүрх шархлуулсан. За энэ бүхнийг бол жоохон дотроо тэгээд яваад байна гэж таныг. Одоо тэрийг нэг юм гаргаж гадагшлуулж байж. Одоо тэр яагаад гаргана гадагшлуулна гэхээр сүнсний идэгрэлт чинь энэ өвдөлт энэ хамаг юмнуудаа дотроо тээчээд яваад байж болохгүй байхгүй юу? Гаргаж ээж, эмчилж ээж, нэгдүгürt эмчилж ээж, тэгээ гаргаж ээж, тэгээ идэрж ээж. Одоо яг нэг юм буглаа өсцөх хатгийг л одоо нэг тэр чигээр нэг орхиж болохгүй шүү дээ. Энд шахаад гаргаад ингээд тэр уул суурийг нь авч хаях хэрэгтэй шүү дээ. Яг тэрэн шиг л одоо болохоор ингээд жоохон ингээд өвдөлт авсан нэг жоохон юм сүнслэгчийн хувьд ингээд нэг юм жоохон хүнд мэдрэмжүүд нь ингээд одоо л гадагшлах гэж байгаа гэн. Тэгтээ ингээд бүрэн гаргах хэрэгтэй гэдэг юм байна. Ааха. Гаргаад тэгээд эдгэж нөгөө нэг шарх сорыг нь эдгэж амгаах хэрэгтэй шүү дээ. Одоо тэр нэг хатгны суур байсан бол тэрийг нь эдгэж амгаах. За ерөөндөө товчхондоо нэг тийм мессежийг бол эхний ээлжинд өгж байна тий. За хармони. За одоо карт болгон дээр ажиллая. За энэ болохоор юу гэж юм? Хармони карт. За хармонигоор болохоор харилцаа тий. Дотоодын баланс. За sorry. Таныг амар тайван байж чаднаа. Хармони бол бэр болгоны харилцаа холбоо, дотоодын баланс, амар тайван байдал бол ерөөсөө гайхамшигтай тийм үзэсгэлэнтэй юм аа гэж. Дотоодын дуу хоолой гэдэг нь өөрөө чиний relationship гэнэ бүр ерөөсөө л угаасаа ингээд нэг хамт ингээд зайлшгүй ингээд тэрэнгүүгээр одоо угаасаа л болохгүй шүү дээ тий. За тэр талаас нь бүр хамтдаа нэг аялалд гарсан хоёр шүү дээ. Ер нь чиний махан биеийн дотор нэг сүнс гэж юмор ороод тэгээ хамтдаа аялалд гарсан тий. Тэгээ тэр дотоодын дуу хоолойг бол зөв сонсоод явах юм бол таныг дандаа зөв чигт чиглүүлээл яваад ирж байгаа. За тийм учраас одоо энэ дотоодын дуу хоолойг сонсож дотроо байгаа энэ зүрх сэтгэлийн эдгээл дангаалт бол эд явагдаж байгаа цаг үе нэ гэж хэлээд байна. Та өмнө байснаас харьцангуй тайван, харьцангуй амар амгалан болж байгаа баах энэ цаг мөчүүдэд. Яг л эдгэлд явагдаж байгаа учраас. Одоо нэг дутуу байгаа юм нь яг юу хэлэх гээд юм хэр тий. Өөрийгөө нэгэд тэр өвдөлтөө нуух хэрэггүй гинэ. Тэр нь өөрөө хүний амьдралын туршлага, сүнсний туршлага, туулал тэрийг ингэж гаргаж сая хэлсэн шүү дээ нэг цэвэрлэх хэрэгтэй гэдэг шиг. Нуугаад яваад иж болохгүй гэнэ. Хамгийн гол хэлэх гээд байгаа юм. Нууж болтгоо гэнэ. За, тэгээ soul family яг чам шиг чамтай адилхан чамд тохирох хүмүүс бас байгаа гэнэ. Тэд чамайг бас дуудаж гин гинэ. Өөртөөгөө ижил туршлагатай, туулалтай, замналтай хүмүүстэй чи одоо учраад эхэлсэн ч байгаа ах зарим тий. Яг л чамайг толин тусгасан ингээд өөрөө чин дүр шиг тийм хүмүүс байгаа. Чи ганцаараа өвдөөгүй гэж шүү бас. Чи ганцаараа одоо энэ бүхнийг туулаагүй. Чамтай ижилхэн яг өвдөөд, эдгээдээд, ангаагдаад чамтай ижилхэн soul family бүр сүнснийх нь гэр бүлийнх нь хүмүүс байгаа юм. Таны махан биеийн физик биеийн гэр бүлийг юусоо хэлээгүй сүнслэгийн гэр бүлийг. За тэгэхээр тийм хүмүүс байгаа учраас чи ганцаараа биш ээ гэж хэлэх гээд байгаа юм байна.
Би ганцаараа биш ээ, чи ганцаараа биш ээ. Бидэнтэй адилхан миний сүнслэлийн гэр бүлүүд хүмүүс байгаа шүү дээ л гэж чамд хэлээд байгаа юм байна л гэдэг. За take the lead. Удирдлагыг одоо өөрөө гартаа аваа гэж байна шүү дээ, тэ. Чи хүлээх хэрэггүй. Одоо чи өөрийгөө удирдах чадна гэж. Яагаад гэвэл эдгэрэл хангаагдаад явж байгаа учраас хэнийг ч хүлээхгүйгээр чи энэ сүнслэгийнхаа энэ амьдралынхаа эзэн нь одоо удирдах эхэлгээд байна л да. За бас сэтгэл хөдлөлийн тийм intuition гэсэн нэг юм байгаа тийм by water гэдэг. За энэ болохоор санаачлагыг илэрхийлж байна. Тэгээд санаачлагтай байж одоо нэг түрүүний нэг шарх сорив ярьжлаа шүү дээ, хатигны тийм. Тэрийг одоо ингээд нэг цэвэрлэж энэ усаар ингээд ус бүхнийг угааж ариусгаж ус бүхнийг нэг ингээд цэвэрлдэг шүү дээ, тийм. Ус байхгүй л одоо бид нар чинь ерөөсө бүр дотор гад нэг айхтар бөхөр юм болно шүү дээ. Тэрэн шиг усаар ерөөсөө энэ бие, сэтгэлээ бүхнийг ариусгаж угааж цэвэрлэх гэдэг. Тэр нэг хатигны суур байсан бол тэрийг ч гэсэн. Тэгэхээр магадгүй таны биед одоогоор үлдэгдэл байгаад байна, дуусахгүй байгаад байна. Энийг нөгөө детокс хийнэ гэж ярьж байгаа шүү дээ. Махан биеэ цэвэрлэх. Ер нь бүгдийг л хэлж байгаа. Махан биеэ цэвэрлж байгаа бол цэвэр усыг сайн ууж, дээш нь доош нь сайн гаргаж, тэр хуучин сүрэг энергийг цэвэрлэх. За энергийн цэвэрлэгээ байсан ч гэсэн гэр орон ойр орчин энергийн бүрөөсө бүхнийг хэлж байгаа. Ерөнхийдөө энэ ус бүхнийг ариусгагч, бүхнийг цэвэрлэгч шидэт ундаа шүү дээ. Шидэт ус шүү дээ. Тэгэхээр ерөөсө тэрүүгээр байгаа орчин, гэр, дотоод сүнс, би одоо ер нь би махад ер нь бүгдийг цэвэрлэе л гэж хэлээд байна. Одоо нөгөө дотоодын сүнслэгийн цэвэрлэгээ явагдахад яагаад гэвэл бүгд чухал байхгүй юу? Идж байгаа хоол ундны чинь энерги нь хүртэл чухал. Тийм болохоор яг юу гэж хэлээд байна гэхээр ус сайн угаад байвал цэвэршээд байх юм байна л да. За таны дотоодын сүнслэгийн хөгжил урагшаа явахын тулд цэвэрхэн байхын тулд яах ёстой вэ? Амьдарч байгаа ойр орчин ч гэсэн хэрэгтэй хэрэггүй юмны олон юмны энерги ч гэсэн хэрэггүй байгаад байгаа байхгүй. Зай завсар гаргаад энерги, цэвэр энерги орох урсгалыг бий болгохыг хэлээд байгаа бас. Гэр орны орчин нөхцөл, ажлын байрны орчин нөхцөл ч гэсэн. За гих жишээгээр гадна дотоод бүх орчны цэвэрлэгийг ус гэж ямар цэвэрлж болно гэдгийг дотоодын сүнс чинь хэлээд байгаа юм байна гэж. За first ray of power энэ тийм. Чамаг хүчтэй гинэ. Чамд бол universe-с айгүй том хүч ирж байгаа. Одоо энергийн энэ туяа энэ одоо юу гэх юм? Чамаг хамгаалалт. Тэгээ чи хүчтэй. Чамаг хүчтэй байх гэсэндээ хамгаалалт байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энд бол гайхамшигтай хүчтэй гэдэгтээ итгээд энэ юмнуудыг цэвэрлээд тэгээд emotional challenge гинэ. Зүгтах биш, шийдэх хэрэгтэй гэдгийг хэлээд байна. Тулгарсан асуудлуудаас зүгтахгүйгээр шийдээд урагшлая гэж хэлээд байна. Яагаад гэвэл зүгтахаар яадаг вэ? Дахин гарч ирдэг. Нөгөө нэг зүгтна гэдэг нь яадаг вэ гэхээр түр хойшлуулж байгаа л хэлбэр. Түүнээс ч тэр ахиж чамтай учрахгүй гэсэн үг биш байхгүй. Ямарваа нэгэн асуудал тулгарч байгаа бол одоо чиний нүүр тулахыг хүсэхгүй байгаа асуудлууд чамд тулгараад ирээд байгаа бол чи зүгтснараа зүгээр хойшин тавьж байгаа. Тодорхой цаг хугацааны дараа эргээл ирнэ. Тийм болохоор энэ чаленж нэгсэндээ чамд сорилт ирээд байгаа байхгүй, сорилт ирээд байгаа. Гэтэл сорилтыг хойшин тавилаа гэд нэгсэндээ шалгалтыг хойшин тавилаа гэд шалгалтаа өгөхгүйгээр болчтой юм байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр шалгалтаа нүүр тулъя л гэж хэлж байна. Сорилтыг даван туулъя, шалгалтанд бэлдээ, даван туулъя гэдэг одоо энгийнээр ярих юм бол тийм.
Тэгэхээр ирсэн сорилтуудыг даван туулаад урагшлая л гэж хэлээд байгаа юм. Зүгтахгүйгээр шийдвэр гаргая тий. За зүгтснараа бол ерөөсөө юу ч хийдэгдэхгүй байна л гэж хэлэх гээд байгаа юм байна дотоодын сүнс чинь. За living light energy амьдралын тий гэрлэг хийгээ. Чамд бол энд чамд хамгаалт байгаа юм гэдэг шүү дээ. Энд бас амьдралын гэрлэг хийгээ бас чам дээр байна гэдэг байна. Амьдралын сайхныг нь олж харъя. Чи бол хангалттай гэрэлт, хангалттай энэ универсийн одоо энэ эрч хүч энергийн донд байгаа. Зүгээр л зүгтаад байна. Асуудлуудтай нүүр тулгаад урагшлыг чамд амьдралын сайн сайхныг нь олж харах одоо тийм нэг олж харъя гэдэг байхгүй. Харах биш, харъя. Юм өнөөдөр боддоор хэцүү юм шиг боловч сайхныг нь олж харъя гэдэг байхгүй. Хэцүүг нь биш, муугаг нь биш. Сайхныг нь олж хараад урагшлаад явхад сайхан л байна. Муугийн хэцүүгийг олж хараад хойшоо суугаад байвал тэр асуудал хизээч шийдэгдэхгүй үргэлж чамтай нүүр тулсан хэвээр байх болно гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тийм л их юмыг хүсэж байгаа. Тийм л ихсэд гарч явах үед энэ их юм алга. Чи цэвэрлэгдэж байгаа, чи чаднаа гэл гэдэг. Энд харин аливаа асуудлыг зүгээр шийдээд даваад явъя л гэдэг юмыг дотоодын таны сүнслэг танд хэлээд байна гэсэн үг. Чамд хангалттай ирч хүч, хангалттай гэрэлгийгээ хангалттай юмнууд байгаа. Одоо энэ болохгүй байгаа юмнуудыг бүгдийг усаар цэвэрлээд энэ үлдэгдлүүдийг гаргаж хаяа. Тэгээд тулаад урагшлаад явъя гэдэг аахгүй юу? Одоо базаад хэлэх гэсэн чинь амар хурдан түргэн уншиж байгаа юм шиг болоо явчихлаа. Нэг хайхтар яарцсан юм шиг. За тэгээд эцэст нь болохоор чиний мессеж дээр яг юу хэлэх вэ? Чи эдгэрч байна. Өөрийгөө ч нээж гин. Одоо өөрийгөө удирдах шатанда. Одоо өөрийнхөө амьдралыг гартаа авах цаг чинь ирсэн. Чи удирдах цаг чинь ирсэн. Нүүр тулах цаг чинь ирсэн гэдэг л. За товчхондоо ерөөсөө чиний дотоодын сүнслэгийн яг одоогийн тулгамдж байгаа асуудал танд хэлхийг хүсэж байгаа үг нь ийм л байгаа юм байна да. Чиний өвдгөөд айгаад байгаа юм чинь даваад гарсны дараа хүч болж хувирнаа гэдэг. Хүч болно. Чиний бүр нөгөө туршлага, хүч. Чи давцсан дараагийн итгэл юу ч биш дээ. Одоо юм сорилт бол юу ч биш болно тийм итгэл биш сорилт. За тийм болохоор сүнслэхийнхаа дотоодоос хэлж байгаа үгийг тийм таныг ойлгож хүлээж авч байгаа гэж итгэж найдаж байна. За уншлахын тий сэдв бас мөн танд хүрсэн мессежүүд танд таарсан, таалагдсан тантай үнэхээр энергийн мессеж хүрч бол та зөв одоо сонголтоо сонгож зөв юм сонсчээ гэж танд хэлмээр байна тийм. За тэгэхээр бүгд таарсан таалагдсан бол та комент хэсэгт энергийн батламж үлдээхийг хүсье. За тэр нь юу гэж үлдээх вэ гэхээр тийм би өөрөө өөрийнхөө юу хий удирдлага гартаа ав гэдэг байгаа шүү дээ тийм. За би өөрийнхөө амьдралыг би өөрийнхөө удирдлагыг гартаа авна. Юу гэж хэлэх юм? За нэг тиймэрхүү утгатай үгийг комментэд үлдээгээрэй. За юу батламж өгс. Би удирдлагыг гартаа авна гэх юм байна л да. За тийм төрлийн утгатай үг юм болох юм. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Баяр таа.